Би хинбэ? Намайг Миньон гэдэг. Би хар гаргаас найзуудтайгаа танаа гарагтай танилцахаар нисдэг хөлгөөрөө ирлээ. Чи бидэнд тусалж чадах уу? Хөөх, тийм үү? Үнэхээр үнэн гэж юу? Намайг тэргэл гэдэг. Би та нарт эх орон эхлэхийгээ танилцуулж чадна шүү. Бидний хүслийг хүлээж авсанд маш их баярлалаа. Танаа сайхан гарагийн гайхамшиг бүхнийг харахыг тесэн ядан хүлээж байна шүү. За тэгвэл хамтдаа дэлхийгээр аялцгаая. За ингээд дэлхийдээ танилцахаар ирлээ дээ найзуудаа. Өөх тийм үү. Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Тэрийг хараач дээ. Ямар гайхалтай юм бэ? Амтан. Элсэн цүлч бас амтд байна. Далаа тэнгисээр хүж байгаа загснуудыг хараач. Үнэхээр сайхан юм аа. Тийм шүү дээ. Энэ бол манай дэлхий. Хамгийн урт бүслөөр 40,076 км. Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдардаг. Уул, ус, мод, гол мөрөн, галт уул, ой тайван, үдсэглэнтэй арал байдаг шүү дээ. Дэлхийг өмнөд ба хойд туйлуудад хуваадаг. Та нар таалагдж байгаа биз дээ? Тийм үү харийнхаа? Харин бид урай газруудаа эдгээр твүүдэд ван нэрлэдэг. Надтай адилхан гаригууд байдаг ч тэд бүгдээрээ адилхан амьдрал байхгүй шүү дээ. Дэлхийн 3/2 хэсэг нь усаар бүрхэгдсэн байдаг. Би нарыг тойрч иргэдэг. Сар намайг тойрон иргэдэг. Хүмүүс дэлхий дээрх ан амьтад болон байгалийн сонирхолтой тогтцыг судалсаар байгаа. Цаашид судалсаар байх болно. Та бүхэн ч бас судлаарай. За маш их баярлалаа. Дэлхий үнэхээр гайхамшигтай. Маш сайхан юм аа. Их зүйлийг мэдэж авлаа. Одоо бүгдээрээ цааш аялцгаах уу? За тэгье хүүхдүүдээ. Дэлхий маань тэнхлэг дээрээ нар буруу эргэх ба дэлхийг өмнөд ба хойд тагаст хуваадаг. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн урт бүслүүрийг экватор гэнэ. Хуурай газруудаа тэвүүдэд хуваан нэрлэдэг ба тэдгээрийг өнгөөр ялган тэмдэглэснийг ажиглая. Аз, Европ, Хойд Америк, Өмнөд Америк. Хойд ба Өмнөд Америкийг Америк тэв гэнэ. Африк, Австрали, Антарктид. Дахин нэрлэе. Аз, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Австрали, Антарктид. Глобус бол дэлхийг багасган үзүүлсэн загвар юм. Дараах зурагнаас манай Монгол улс дэлхийн хойд тагаст оршдог гэдгийг ажиглаарай. Монгол улс нь Аз твийн төв хэсэгт орших ба хойд талаараа Орос, өмнөд талаараа Хятад улстай хэлэлдэг. Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр буулгаж дүрсэлсэн зургийг газрын зураг гэнэ. Манай улс газрын зураг дээр уул нурууд, гол мөрөн нууруудыг өнгөөр ялган тэмдэглэдэг. Өндөр уул нуруудыг улаан хүрэн өнгөөр, нам улсыг цайвар хүрэн өнгөөр тэмдэглэдэг. Тал газрыг шаргал өнгөөр ялган тэмдэглэдэг. Гол мөрөн нуурыг цэнхэр өнгөөр ялган тэмдэглэдэг. Үүнээс гадна нуурыг хоёр өөр өнгөөр ялган тэмдэглэдэг бөгөөд цэнгийг нуурыг цэнхэр өнгөөр тэмдэглэдэг. Манай орны томоохон цэнгийг нууруудад хөвсгөл, буур, хар ус нуурууд багтдаг. Давстай нуурыг ягаан өнгөөр ялган тэмдэглэдэг бөгөөд манай оронд уус, хяргас, үүрэг зэрэг давстай нуурууд бий. Монгол орон
баруун ба хойд хэсгээрээ уулархаг, ой тайга, мөнх цас дуулстай ба алтай, хангай, хөвсгөлийн өндөр улс оршино. Алтай нуруу нь Монгол улсын баруун хэсэгт оршдог бөгөөд баруунаасаа зүүн тийш сунаж тогтсон байдаг. Хангай нуруу нь Монгол улсын төв хэсэгт орших ба баруунаас зүүн тийш сунаж тогтсон байдаг. Хинти нуруу нь Монгол улсын хаан зүүн хэсэгт оршдог бөгөөд зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон байдаг. Манай оронд олон сайхан гол мөрөн нуурууд байдаг бөгөөд зарим нууруудаас дурдвал хамгийн том нуур Увс нуур юм. Увс нуур нь Монгол орныхоо баруун хойд зүгт байдаг. Хамгийн гүн цэнгийг нуур нь Хөвсгөл нуур юм. Хөвсгөл нуур нь Монгол орныхоо хойд зүгт байдаг. Буур нуур нь Монгол орныхоо зүүн зүгт оршдог. Манай оронд олон гол мөрөн байдаг. Зарим томоохон мөрөн голуудаас дурдвал хамгийн урт гол нь Орхон гол юм. Орхон гол нь Хангай нуруунаас их аван урсдаг. Сэлэн мөрөн нь Хангай нуруунаас их аван урсдаг бөгөөд Байгал нуурт зутгадаг юм. Онон гол нь Хинти нуруунаас их аван Монгол орны ай мод уулсын дундуур урсдаг. Хэрлэн гол нь Хинти нуруунаас их аван Монгол орны тал нутгаар урсан өнгөрнө. Туул гол нь Хинти нуруунаас их аван нийслэл Улаанбаатар хотын дундуур урсан өнгөрдөг. Хүүхдүүдээ гол мөрөн горих булаг аршаанаа хамгаалж байгаарай. Сайхан нуурууд хойд зүг чилиг басан айн хөвч оолнууд миний шарах ноомны өргөн гойвол өмнө зүгийн мандаа осон хэлсэн матан дааноо хэсэг мөн тоотой томцаг ариун мөрнүүд хотолтой юм басан горих булаг ашаан өсгөл оорын гүн цэнхэр нуурууд хүмматын ундаа басан тойрон бүр дуусноо. Одоо бүгдээрээ их орон, их дэлхийн тухай юу мэдэж авснаа шалгацгаая. Эхний асуулт. Манай орон дэлхийн бөмбөрцгийн хаана оршдог вэ? Сонголтуудаа харцгаая. Өмнөд хагас, хойд хагас. Асуултанд хариулахдаа дэлхийн бөмбөрцөг болон зөв чигийг ашиглан сайтар бодоод хариултаа сонгоорой. Хойд хагас. За тэгэхээр манай орон дэлхийн бөмбөрцгийн
хой тагаст оршдог байх нэ. Хоёрдугаар асуулт. Орос орон манай орноос аль зүгт оршиж байна вэ? Сонголтуудаа харъя. Өмнө зүгт, хойд зүгт. Асуултанд хариулахдаа дэлхийн бөмбөрцөг болон зүг чигээ ашиглан сайтар тунгаан бодоод сонголтоо хийгээрэй. Хойд зүгт. За Орос орон манай орны хойд зүгт оршдог байх нэ. 3-дугаар асуулт. Хятад улс манай орноос аль зүгт оршиж байна вэ? Сонголтуудыг харъя. Өмнө зүгт, хойд зүгт. Асуултанд хариулахдаа дээрх зургуудаа ашиглан сайтар бодон хариулаарай. Өмнө зүгт. За тэгэхээр Хятад улс маань манай орны өмнө зүгт оршдог хөрш улс маань байх нь. 4-р асуулт. Цэг бол дэлхийг багасхан үзүүлсэн загвар юм. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоцгоё. Глобус, газрын зураг. Асуултанд хариулахдаа өмнө үздсэн хичээлүүдээ сайтар бодоод сонголтоо хийгээрэй. Глобус. За тэгэхээр глобус бол дэлхийг багасхан үзүүлсэн загвар юм. Тавдугаар асуулт. Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр буулган дүрсэлсэн зургийг цэг гинэ. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоцгоё. Глобус, газрын зураг. Хариултыг сонгохдоо өнөөдөр үзсэн хичээлээ сайтар эргэцүүлэн бодоод зөв хариултыг сонгоорой. Газрын зураг. Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр буулган дүрсэлсэн зургийг газрын зураг гэдэг байх нэ. За ингээд хичээлийн амжилтаа батгсан хүүхдүүдтэй баярлалаа. Хүүхдүүдээ дараах ажлын хуудсыг хэвлэн гаргаж дэвтэртээ наагаад ажиллаарай.